одоо гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдээд эхэлчлээ. Ингээд тоглолт эхэлсэн үзэгчтэй эхний довтлогоо Дархан Юнайтед багаас их харуулжээ. Джонсон наан мөх золбоо зай байна да. Золбоо дохиж ороод дундаас шидсэн мөх золбоогийн шидээл энэ тоглолтын эхний оноо. Хангалттай байгаагүй дээ. Цэлмэг довтлооны самбарыг авсан Маргад завчин дээрээс багийнхаа эхний 3 хоног авчиж өгч байна. Төлөвлөлтүүдээ бодвол тааруу байсан гэсэн чухал тоглолт юм тийм. Том тоглолтод үнэхээр том статистик зүйлүүд гялцаж байгаа. Буцаа дээр гарсан Ууган Баяр Маргад энэ цагаас нэг хийцэн байгаа. 2 драалсан шидэлтийг цагирах дуунгааж чадлаа. Үүнээс одоо очир битүүлэг шалтгаанаар ерөөсө холбоо тасарсан гэсэн тийм зүйл Монголын сейс рүү бол ихтэй л 3 дамжуулалтаар тоглох юм шүү дээ. Багийн тоглолт довтлогоон дөрөв их гараад өөрөө шидэндээ. Цэлмэг татаа шидсэн холын зан шидэлт амжилттай болсон. За өндөр чи метал 3 оноо ямар ч жоос урагшаа довтлогоонд шилжсэндээ өчигдөр бол үнэхээр гадна наасцсан байсан. Өнөөдөр ч гэсэн нэг бараг 10-аас дээш авцсан гэж байна. Джонсон за хамгаалагчаас суулгаж байгаа дундын зай шидэлт амжилттай. Мөхтөлбоо явцаагаад Бэлгүн Баяр болохоор их гоё юусан довтлогын амжилттай. За энэ тоглолт нь ингээд 4 он явж байна. Сая уг нь Джонсыг суллаад өгсөндөө Джейсон Брэдфорд хамгаалагчтай шидсэн голын зай шидэлт. Энэ тоглолтын эхний оноо нь болж байна. Брэдфорд урагшаа довтлогоо эхлүүлсэн. Сэдэв сүрэн доор ганцаараа угаадаа Бэлгүн Баярын эсрэг асуудалгүй оноо авсан. Антони Нельсон Тэртэлгийн эсрэг нэг дохоо дундын зай шидэлт амжилттай. Нельсонгийн хувьд бол оноо Нельсон таныг амгалж бол төгөхгүй нөө Антони Нельсон. Хоёр боломжийг үүсгэжнэ. Маргад наан дамжуулт мөнч өдөр холын шидэлтийг гүйцэтгэсэн Балчин ямын өдөөс холын шидэлтээ оноглаа. Өөрөө ичмдээ Маргад залж ороо задлсан мөнч өдөр өнөөдөр шидэлттэй байгаа да хийж дуусаагүй байхад дахин нэг удаа холын шидэлтийг оноглаа. Насан багын хамгаалт байраа эзэлсэн наан дүүлгөөн за сайн шидэлтийг тоглогч доо. Дүүлгөөний холын цаа шидэлт тооны харьцааг 26-26 олгож анзаарч байна. Брэдфорд Сэдэв сүрэн хамтдаа зай үүссэн дундаас шидэлт амжилттай. Гуйдчлаа. Мөнх золбоогийн довтлогоо ямар гоё довтлогоо юм. Мөнх өдрийн гарыг дагуулад. Өдрийн тоглолт явхандаа Ант Нельсон доор дамжуулж Джонсон Пероно за Ант Нельсон саний дамжуулт их гоё дамжуулт байлаа. Хамгаалчдаг үү. Брэдфорд за баруун тоо. Дархан Юнайтедаас Барсуулт мууны самбарт маш идэвхтэй байсан. Балчин ям цэлэнгийн эсрэгүүл шууд зоригтой дайрчий гэж байгаа юм байна. Солгоо явж ороод 2 оноо авлаа. Ант Нельсон доор гоё дамжуултыг өгсөн Джонсон Пероно авлаа. За Нельсон Джонсны хостол ингээд 4 оноо дараалаа. Тэгж байна. За шууд нэгээр хаяад өгсөн Марлон Джонсон. За 2 тоглогчийн хостолд энэ үед 6 оноо авлаа. 4-7 өртсөнгүү дээ. Маргад энэ удаа зүүндээ яваад орсон. За Маргадын энэ довтлогоо гэж хүслээ. Мөнч өдөр нэг дохиод за өөрөө яг л үндсэн цэг рүүгээ ороод ирсэн. Насан батын мөнч өдөр. За Барсуулт холын зай шидэлтийг гүйцэтгсэн. Барсуултын 3 онооны шидэл загирах унсан. Ороод ирдэг дээ. За энэ Дант Нельсон зүүн яваад орсон гоё довтлооны төгсгөл байлаа. Гарах гэсэн маш тааруу дамжуул таслагдсан. Урагшаа Антони Нельсон цагирхан дээр сүнкөн гихч нь явлаа. Уг ямтаач өөрийн болгож чадсан задлаа дүүлгөнд маш том орон зай үүссэн холын зай шидэлт амжилттай болсноор 3 дугаар үеийг Дархан Юнайтед баг 7 тиксээр түндэр хамгаалтыг хийж байгаа. Брэдфорд их хэцүү байлаас довтлогоо цагирах дуунгааж чадсан нэмэт алдаас авчлаа. Дүүлгөөний эсрэг шахаад орсон мөнх өдөр зүүн эргээд овтлсон самбартаа дамжилттай болсон. За Джонсон цэлэнгийн эсрэг татаа шилжсэн дундын зай шидэлт. За энэ өндөр тоглож ингээд бөмбөг эзэмшээд Джейсон Брэдфорд гоё бөмбөг эзэмшээд дундын зай шидэлт амжилттай боллоо. Баруун тоглож урд үлдсэн байгаа Ант Нельсон баруун талдаа 2 степ хийгээд овтлсон. 52 дахь онолтонд оруулсан шидэлт байлаа да. Маргад маш гоё бөмбөг эзэмшил довтлогын амжилттай. За энэ дээр ямар нэг инвентрийн эсрэг холын шидэлтийг гүйцэтгэсэн. Ямар гоё шидэлт вэ? Мөнч өдөр залавчин дээр өгсөн Санчир дахиад энэ удаа сул шидсэн. Цаханбаатарын Санчир за 3 шидэд. За Джонсны бүбэггүй гүйлт нь ямар гоё болсон бэ? Балчин ямч гэсэн дамжуултыг нь яг цагийг нь олоод өглөө. Металлийн хамгаалт. За Брэдфорд өмнөд тоглолтод оролцуулсан Санчир том орон зай байсан. Цагаанбаатарын Санчир за зоригтой шидэж ин 2 дахь ингэж байгаа юм байна. Загтаа ижлөө шидэлтийг бол багаараа зовтой шидэж байгаа Маргад. За нэг самбарлуу дайраад ороход бол тоглоогоо дуусгах чадсан шүү.
дундаж болон дунджаас дээр нь шүү дээ үзүүлэлтүүд. Балжин нэм 45 дээр суулах голын зай шидэлтэн амжилттай болсон. 2-2 100% шиг нь автсан байгаа да. Кристен Брэдфорд баруунда яваад орсон довтлогыг тооцоод нэмээд алдаа үлээчлээ. Төлөвлөгөөний алдаа болж Явгаж мөцөлбөө нэг хамгаалагчийг ардаа оргисон дааш очрын үеийн ажиллагаа супер байна. Ерөөсөө нэг алхсан бөмбөг. Сумын аваасаар татсныг нь Цэлмэг авсан. Хурдан толгойн гарч ирээд 2 авсан. За Цэлмэг бол өнөөдөр дахиад бөмбөг авлаа. Цэлмгийн эсрэг хамгаалт сайн болж байна. Тоглоход 3 секунд Нэлсэн татаад шидсэн. Гант Нэлсэн. Өмнөх тоглолтын За Нэлсний эсрэг гүндрөөр илүүрхэх боломжтой довтлогоо алдсан 2 дахь боломжийг үүсгээд оноог авсан. за одоо метал Довтлогоо алдсан. За бөмбөгийг эсрэг багийн биенээс гарах гэсэн оролдлого нь ойсоор дашуучр дээр ирсэн оноо боломжийн лөө тэнцэн сумын аваад уурдны толж гарсан байсан. Ямар гоё дамжуулт байсан бэ. Дашуур байсан да дамжуулт ирсэн. За самбар доороос тоглооны амжилттай нэмэлт нэг шидэлтийг үүсгэнэ. Тултал хийж гоогон байрын дамжуулт эрдэнэтлээ дээр ирсэн солгоо гарын. Ант Нэлсэн дундаас үсрээ шидсэн шидэлтэнд амжилттай болсон 15 оноо Орон огшуулттай байлцсан байна да. Маргад залднуудаас явуулсан. Маргадын 3 оноо маш чухал үед нэг шидэлтэй юм. Балжин нэм. За бодготой талбараар тэр чигээрээ дайраад орсон довтлогоогоо алдсан ч бүр ямар сон. За мөнхч өдөр маш хурдтай дамжуултыг гаргасан. Маргад 2 дараалсан шидэлтийн зэрэг тунгааж чадлаа энэ үед мөнхч өдөр. За дамжуултын удаа байр дээрсэн зүүндээ хөдөлгөөн дээр зөрөөд их өндөр цамбардаад явуулсан. Довтлогоо амжилттай. ашигсан хамгаалчсан. Их амархан гараад ирсэн. Доор бэлгүүн баяр 2 оноо авсан. А ер нь back to back тоглолтын дээр яаж удирдах вэ? Тэ минутыг хэрхэн зохицуулах вэ гэдэг чинь бүх зүйлийг л станаа томдын дараа. United баг дээр тавих хүлээлт энэ жил харьцангуй өндөр Тий. байгаа. Замаргад энэ 2 оноо авч байна. Ингээд үзэгчдээ дархан United багийн тоглолтод хожууд байгуулах нь албан ёсоор тодорхой болж байгаа нэг үдэд дээдлигийн сүүлийн 4 тоглолтод дараалан хожууд байгуулж байна. За тэгвэл Бисмил Металлын хувьд сүүлийн бас 3 тоглолт дараалан хожигдсан байсан бол өнөөдөр хожигдол хүлээснээр улирлын амжилт 4 хожил 4 хожигдолтой. Хожил хүчлээ харьцаад